За сайн уу юу байна? Ойрд ярьсангүй зөндөө удлаа. За юу юм да. Бүтэн жил болсон байна те. Тэнгисийн үедээ 2 4 удаа өнгөрсөн сизнэр манай YouTube нэгдсэн. Одоо яг дараа 1 жил болсон байна те. Тийм байна. Хоёул нөгөө Singles Inferno ярьж явж байгаа. Тэгээ сүүлдээ шал сонирхолгүй болоод нийлүүлж ярина марина гэд тэгээ замхарсан. Тэгсэн чинь Тэнгисийн эрг эргэж ирээд тэгээ битээр бас эргэж ирлээ. Тэгсэн. За тэгээ Тэнгисийн эргийг үзсэн айгу гоё байлаа. Манай монголчууд ер нь айгу тийм органик эсвэл нөгөө надад би өөрөө монгол хүн болохоор те. Илүү ойрхон Ааха. санагдаад байгаа ч юм уу. Ямар ч гэсэн айгу сонирхолтой байлаа. Юу Ааха. Singles Inferno надад бол санагдаж байна. Ааха. Надад ч гэсэн тэгээ санагцсан. Айгу сонирхолтой байсан. Өнгөрсөн би зөвхөн яг ихний дугаарыг үзээд хэлж байгаа ч гэсэн өнгөрсөн сизнасаа одоо ингээд арай ахиц дэвшилтэй те одоо тэр нөгөө нэг хурдан болцоо молцоо айгу таалагдсан надад болж байгаа үйл явдлууд Тэгсэн. нь амар таалагдсан. Оролцож байгаа хүмүүс нь ч гэсэн айгу өөр өөр гэсэн онцлогтой бүр ингээд бүх гоё хүмүүсийг авчираад цуглуулсан бас биш байгаа байхгүй юу? Ингээд айгу гоё өөр өөр ингэсэн онцлогтой тийм хүмүүсийг авчирсан айгу таалагдж байна. Яг тэгсэн өнгөрсөн сизнэр бол нэг тийм бие барьсан дандаа гоё явахад төвөөд лээсэн дээ. Тэгээ Мгм. яг юунд очиж байгааг ойлгохгүй ингээд нэг бөөнөрөө маазраад байсан. Энэ удаад бол илүү зоригтой ч юм уу те илүү Мгм. гүшгшээр сонгохдоо айгу утга учиртай сонгосон юм шиг санагдсан. Харин тэг яг үнэ надад ч гэсэн тэгээ санагдсан. За тэгээд миний бодож ирснээс ерөнхийдөө эхлээд эсвэл яг хуу дундуур нь хүн нэмэх учраас тэгсэн юм уу яасан. Эхлээд нэг 5 охин 5 залуу оруулж ирсэн надад айгүй цөөхөн санагцсан. Яг бодсноос Аа. чамд тэг санагдаг юу? Үгүй надад бол айгу олон хүн байгаа санагдсан. Ааха. Тэгээ цаашдаа угаасаа хүн нэмэгдэх нь ойлгомжтой байдаг те. Ааха. За тэгээд эхний дугаар дээрээс бол ерөнхийдөө оролцогч нараа нэг нэгээр нь танилцуулсан. За тэгээд хурдан болцоо гэдэг хөөхөн би бинтайгаа ингээд нэг 10 минутаар ярилцах тийм юу болсон. Тэгээд нөгөө нэг мөсийг хагалж байгаа гэд те нөгөө айс брейк гэд хооронд нь татаа тунгаа амталгаа явуулаад нэг тийм хөөрхөн тоглоом тоглуулсан. Гэхдээ манай залуучууд бас нодлонгийн залуучуудыг бодвол нодлонгийн залуучууд чинь ингээл нэг хөөрхөн би бинийгаа яриад ингээл нэг тийм жоохон хүүхдүүд ч үгүйсэн чинь энэ жилийн залуучууд бас октод моктодоо яриад айгуу дайггүй байна. Тийм айгу өөр байлээ тий. Аа. Би ер нь бол хүмүүс айгу хоёр хэсэг хуваагдсан ямар сайн залуучууд оруулсан энэ төр гэсэн хүмүүс айгу хөлөө. Миний бодлоор та Аа. бүр илүү гоё санагдсан. Аа. Тэгээд амар ингээд өөр дөр төвлөрсөн хөөрхөн залуучуудаас илүү тий яг ийм төрөл бүрийн аван өөр анхтай залуу оруулж ирэх бол үнэхээр сонирхолтой санагдсан. Тийм нодлонгийн залуучууд маань бас айгүй гой гой залуучууд байсан болохоор ч тэр юм уу ингээд за энэ охин миний араас өөрөө гүхгүй бол би ч гүхгүй дээ гэсэн байртаа ингээд нэг би бинийгаа хүлээсэн цуслан дээр байгаа хэдэн хүүхдүүд чиг байсан бол энэ удаагийнх яг хуу зөвхөн эхний 2 дугаар гарсан байгаа ч гэсэн за хайраа олондоо гэсэн нэг тийм мессежтэй орж ирж байгаа нь айгүй хөөрхөн санагцаа надад. Тийм тий. Тэгээд Тэ? ер нь бол нэг муухай цалин байгаагүй. Ягаад хүмүүс муухай гэдэг байгааг ойлгохгүй байна. Зүгээр л яа өнгөрсөн шоуга тэр чигээр нь бүтэж үзэх гэж байгаа юм шиг байна гэж байхгүй шүү дээ тий. Тэгэхээр бүр тийм муухай цалин бол надад нэг байхгүй санагдсан. Аа. А тий нэр хүмүүс яг нэг өнгөрсөн юугаатайгаа харьцуулаад яастай өнгөрсөн сезнаа гүцээгүй байна гэсэн сэтгэлүүд бас нэлээд байсан. Гэтэ гоё ясаа надад л өстө таалагдсан. Надад Оролцож бол бүр байгаа. илүү давсан санагдсан. Аа. Өнгөрсөн удаагийнх бол бүр 30-ыг нь авах байсан. Энэ удаад бүр стop гоё юм. За тэгээд одоо Аа. оролцогчтойгоо нэг нэгээр нь ямар сэтгэл төрсөн тухайгаа ярих уу? Тэгэл та сонирхолтой байна. За хамгийн эхлээд өрн гэдэг охин байна. За, өрөө үлээс угаасаа айгу инстаграмын од охин шүү дээ, тий? Эгчтэй Аа. хоёр байдаг. Бат сайхан юм чинь охин. Ёо ингэж хийж шууд болох юм байна. Болох охоо зүгээр Хаваач ахаа. амар Угаасаа хүмүүс мэднэ штэ. тий, од модель охин тий. Аа. Тэгээд айгу охин байсан. Яг тэрнийхээ дагуу яг өөрийнхоороо нэг илүү маяггүй Аа. байгаад айгу гоё санагдсан. Дээрээс нь ингээл дандаа манайхаа ингээд нэг шүүмлээд байгаа харагдчихлээ тий. Ямар жижиг хөхтэй, эрэгтэй юм уу, эмэгтэй юм уу? Аа. Хүү бүх эмэгтэй хүн гоё шүү дээ тий. Тийш үү. Тэгээд яг ингэж гоё зөрөгтэй орж ирсэн ч надад илүү гоё таалагдсан. Яагаад Аа. бүгдөө том өмтэй байх хэвээр аль эсвэл зүгээр том өмтэй гэж ярихын тулд тий хиймэл хөхийлэх хэвээр юм уу? Зүгээр Аа. л байгаар л гоё шүү дээ. Энэ хүн хөрхөн байлээ.
Тийм. Гэхдээ би бас энэ нөгөө нэг өмнө инстаграмаар мэддэг байсан. Гэхдээ инстаграм дээр байгаа өрөн үлээ одоо яг тэр шоунд орж байгаа өрөн үлээ хоёр надад арай өөр хүмүүс шиг санагдсан. Ингээд нэг байгаа байдал нь. Инстаграм дээр ягаад ч амар юм кул байдаг. Тэгсэн чинь нөгөө юун дээр болохоор айгүй тийм гинэн охин шиг тэгж мэдрэмж төрүүлсэн надад. Тэгсэн тий. Угаасаа Тий. л болохоор амар тийм кул зураг авахдаг болохоор Аа. яа ч нэг тийм кул охин л гэж бодчихсон нэг юм юм уу. Тий. Тэгсэн аюу тийм гоё найрсаг хөрсөг охин байсан. Тий, айгүй хөөрхөнтэй гинэн тэгэл ингээд айгүй хурдан ингээд сэтгэл нь хөдөлж мөдлөөл дурламтгай энэ төр гэл тэгсэн чи айгүй хөөрхөн санагдсан шүү дээ. Амар нэг тийм иршүүд кул нэг хэр баргийн залуу тоодгүй юм шиг нэг тийм санагддаг байсан чинь яг хөө зурагнаас харах яг ингээд боддоор байгааг нь харах бас өөр л дээ тий. За төг сэтгэлтийн тухай юу гэж бодож байна? Нэг хөөрхөн залуу байсан. Тэр арьс яасан ч хөөрхөн. Аа. Гэхдээ яхаа аргагүй бусад орцогчоос жоохон харагдаад байсан тийм ингээд нэг ялах хөвгчиг Тий, яриан ч санагдсан. гэсэн тийм байсан тий. Тийм. Тий, одоохондоо нэг яг өөр дээрээ төвлөрдөг нэг тэр үе дээрээ байх шиг санагдсан шүү дээ. Ингээл би хөөрхөн намайг тэр Тийм ингээл бол өөрийнхөө угаасаа яг өрсөлдөг чиг гэж бодож байгаа гэл. үеийн дундаа угаасаа од хүү ах уу амар хөөрхөн Аа. зэрэгтэй бидсэн шүү дээ. Аюу гоё өндөр тий. Аа. Тэгээд зүгээр энэ шоуны энэ удаагийнх нэлийн насныхан одоо жоохон 29 30 эсвэл 27 тий Аа. тиймэрхүү хүмүүс сонгосон болохоор хамгийн жоохон нь ах шүү гэдэг. Тийм байлээ. Нэрээ энэ удаад айгүй тийм нэлээ матюр хүмүүс сонгосон санагцсан төрүүчийн удаагийнхыг бодвол те. Тийм байсан. Тийм. Гэтэ энэ залуу бас үеийнхэн дундаа бол яг тийм гоё юу байгаа болов шүү дээ. Яг одоо тэр оролцогч нар дундаа болохоор нэг тийм жоохнороо тэгэл ингээл намайг хамгийн хүчтэй өрсөлдөгч гэж бодож байгаа байхаа гэж мэгж байгаа нээр хөөрхөн Тэр нэг санагдаад хөөрхөн байсан шүү дээ. Харин санагдсан тий. тий. Энийг тийм ямар тэнийг ингэж бодохдоо айгүй хөөрхөн игдүүтэй санагдсан тий. Мм. Нэг тийм одоо нөгөө жинзээ үеийнхэн энтер гэдэг яг одоо ийм л хүүхдүүдэд юм бахтаа гэж бодсон. Магадгүй бас. Гэтэ энэ залуугийн яг тэр нөгөө нэг хурдан болзон дээр энэ залууны хийх олон удаа гараагүй юм шиг санагдаад тах юм надад. Тэ? Яг тэгсэн ер Ярих нь юм бол нь жоохон бага байсан юм гараагүй. болов гаргах юм нь жоохон бага байсан байж магадгүй. За Мичигийн хувьд Мичи надад амар таалагдсан. Нэг хөөрхөн санагдаад байсан. Айгүй хөөрхөн охин байлаа тий. Тийм Айгүй байлээ. байрс одоо ажлынхаа карьерийн хувьд ажилласан нэг одоо mature гэх юм уу тий. Бас Тэ. биенд хүрсэн өөрөө Аа. өөрийгөө ойлгосон эмэгтэй Аа. шиг санагдсан. Тэгээд яг ингээ мичний төсөө хоёр ингээ харьцуулахаар амар өөр байгаа байхгүй тий. Тийм тийм яа харахгүй шал Тэгээ өөр айгүй байгаа. хөөрхөн охин байсан амар гоё биетэй. Тийм тэгээд Мичигийн хувьд болохоор одоо нөгөө уран үйл яшиг ч юм уу амраа шиг одоо ингээд нөгөө нэг яг тийм олонний нүдэн дээр тэгж амьдрдаг хүн биш учраас ч тэр юм уу ингээд камерын дээр нэг жоохон багтай байгаад байгаа юм шиг надад санагдсан. Гэтэ яг хоо эхний дугаар дээр тийм байгаа шүү дээ мэдээж хүн болгон бие барьж байгаа. Гэтэ яг хоо тэр дундаасаа Мичи илүү их бие бариад байгаа ч юм шиг жоохон санагдсан. Тэгээ явандаа өөрчлөгдөх байх. Яг хоо тэрнээсээ болоод хөвгүүдээс жоохон нөгөө нэг хасагдах саналыг бас жоохон аваад ах шиг байсан. Тэрнээс уг нь бол жоохон ингээд нэг 2 3 хоноод жоохон сулраад ирэхээрээ бол илүү гоё юм гарах байх гэж би бол бодоод байгаа. Илүү ингэж Ер нь бол хөвгүүдийг ингээд өөртөө татаж чадах хоёр байх. янзын төл ах шиг гэсэн тий. Яг Аа. ганцхан юм болоод гарч чарах хүн баг шиг гэдэг тий. Тэр нөгөө танилцуулгын юм ингээд биний үзүүлэл. Тэр ингээд нэг хэсэг нь болоод нэг тoo hot to handle өгтөчиг тий. Гад охин шиг санагдсан. Тий. Гоё юм үзүүлэх хаяа. Уус айгүй хөөрхөн охин байлаа. Нүд мүдний яасан ч хөөрх юм тий. Янзах шиг. Тий, айгу хөөрхөн охин байсан. Ми ч надад бас дажгүй таалагдсан шүү. За хөрхийн амттай хасаа тэр хөрхийн амт. Хасаагийн хувьд Яг анхны сэтгэл нь айгүй таалагдсан байхгүй юу? Тэр аа. нь залуучууд дондаа хамгийн хайтахан юм байна тий. Ингээд яг түүний одоо төсөөг бодвол арай насанд хүрсэн тий. Тэгээ нэг гоё бибитэй. Гиснээс энэ удаагийн сизонд ер нь бол нөгөө өнгөрсөн удаагийнх шиг биш айгүй тийм гоё фиттэй залуучууд орж ирсэн байна тий. Тийм байлээ. Ахаа. Тэгээд санагдсан. Бүх биенүүд нэг ямар ч байсан чанга хатуу байсан. Тэгээ айгүй таалагдсан энэ залууг нь. Тэгсэн чинь болзооны үеэр жоохон амарсан creepy хашаад гарсан тий. Ааха. Яг би болохоор болзооны үеэр нөгөө нэг октод ингээл таалагдахгүй байна гэдгийг хэлэхгүй ингээл нэг хөөрхөн инээгээл ингээл нэг өнгөрөөдөг штэ юмыг. Аа.
Яг тэрэн шиг ингээ хит найрсаг байгаад би яг ингээл чамайг анхаарч байгаа шүү гэдгээ мэдрүүлэх гээл бүр ингээл цоо ширтэл. Тэгээ цоо ширч байхдаа тэгээл ингээл нэг уянгын бас юм яриад бас нэг жоохон өөртөө татчих гэсэн юм нэг жоохон бодол нь жоохон хэтрүүлэгтэй байсан баха хүрхэн амтаа. Ингээ яг нөгөө юм хосын шоунд орж байгаа юм чинь ингээ анхнаасаа идэвхтэй байвал аюу Аа. гоё штэ гэдэг ингээ Тийм яг тэгж бодсон. утсаах. Амар идэвхтэй залуу баг шүү гэдэг те. Тийм байлээ тий. Тэгээд тэр нь Ингээ жоохон жоохон амар хитэрсэн тий. санагдсан. Тийм тэгээд яг одоо аюу цөөх өдөр юм чи өнөөдөр ингээ хичих хэрэгтэй гэж бодсон чи арай тэр хитэрсэн болоо. Тэгэхээр нэг тийм ч муухайч залуу биш гэсэн та. Тийм тийм. Тэр нь яг харахгүй хитэрсэн. Тэгээд тэр ялангуяа тэр нүдний шилтэй хэрнээ нүдний шилнийхаа цаанаас цоо ширтдэг нь бол бүр надад ч айгүй эвгүйсах. Энэ ямар амар эвгүй ширтдэг юм бэ гэд. Тэгээд жоохон хитрүүлсэн болохоор хөөрхөн амтаа хасагчлаа даа л гэж би бодсон. Уг нь бол энэ залуу дахиад нэг хоёр хонцсон бол бас октоодын бодол өөрчлөгдөх байсан бах гэж би бодож байна. Яг эхний дугаар дээрээс хүн хасж байгаа нь бас айгүй тийм харгас байсан. Ер нь ингээд нэг тийм өрөвдөж байгаа юм шиг дотор айгүй эвгүй яаж байгаа юм бэ гэж бодогдоод. Гэтэ дараагийн дугаарыг үзвэл илүү сонирхолтой болох байх л да. Одоо зөвхөн эхний дугаарын сэтгэл явж байна. За амраагийн тухай. За аваа окей гоё дуутай те. Дуунуудын тэгээд яг өөрийнх нь ингээ хувийн нийтлэлээр анх удаад чи тэгээд гоё юм байсан те. Амар Гоё тийм хүн байсан өөрийнхөө тий. бусдаас амар онцлог тийм чөлөөтэй те. Магадгүй камерын өмнө гэдэг бодоод ч тэр юм урлагийн өмнө ч юм уу. Эсвэл ер нь айгуу гоё өөрийнхөө байж чаддаг хүн байсан. Тий. Байхтай Тэгээд шоу сонирхолтой олгосон дүрээсэн. аа. Тэгээд бас нөгөө нэг яг надад өрөн үйл яшиг бас нэг тийм мэдрэмж төрсөн. Ингээд дуулж байгаа нь байгаа байдал нь яг ингээд олонд үзүүлсэн паблик имиж нь болохоор ингээд амар кул хэрнээ. Бас нэг тийм гинэ намайг амар гошгоруулсан гэж ингээд айгу хөөх ингээд нэг тийм гинэ юм яваад байсан. Ялангуяа тэр нөгөө нэг сагсчанд гошгорсон гэж бодсон чинь өө даав штэ гэж бодогдоод байсан шүү дээ. Харин тийм яа тийм бодож би тэгээд за энэ ерөөсөө урлагийн хүмүүс яг юм сэтгэлтэй байдаг гэж бодсон. Тэгээд тэр одоо хоёлаа сасны багта мадна гэдэг тэгээд охин бол орж ирж байгаа чинь сайн юм ахад тэнд одоо зээлээ гэж аюул хаяа шүү. Тийм шүү дээ тий. Тэгсэн үг ингээд бодогдоод амар хашаад ингээд баярлалаа та аюул тийм сэтгэл өндөртэй. Тэгээд тэр нь аюул гоё байгалаараа аюул хөөрхөн санагдсан. Хичээгээд багсгээд авахгүй тий. Харин тий. Тэгээд ингээ паблик имижээс өөр байхаар нэг нийтэн санагдаж ш надад өө гэж бодогдоод за цэтула сүртэй нэр мөртэй тий уг нь цэлмгэлтэй цэтула юу гэж бодож байна. За энэ шоу гэдэг хүмүүс ихтэй амар үзээ ядсан миний бодлоо зүгээр шоу хийд гэж орж ирсэн залуу ах шиг гэдэг тий. Шоу тэр орж ирж байгаа юунасаа л амар анзаарчихсан тий тэр хаалганы цаанаас юм төөрөлттэй орж ирж мөрөөл ингээл нэг марзан алхаж малхаал амар инээдтэй ямар марзан гарвэ гэж шууд бодогдсон шүү дээ. Би бас заримдаа хэтрүүлээд байх шиг санагдсан тий. Тий хэтрүүлээд нэг жоохон бүдүүлэг болох гээд байгаа юм шиг мэдрэмж төрүүлээд байсан надад ягаад чинь. Яг тэрийг хэтрүүлэхгүй маазарч болно шүү дээ хүн чинь ингээд тэртээ тэргүй шоу үзүүлэх юм чинь. Тэгтээ үе үе ингээд нэг жоохон хязгаарыг давах гад жоохон нэг ингээд бүдүүлэг болчих гээд ингээд тэгээд ээлээ. Тэгээ эсвэл өөрөө тэрийг мэдэрсэн үү яасан. Үгүй энэ камер байгаа болохоор би ингээд байна гэж тэгээд байсан айгүй нийтдээ. Тэгээ надад бол жоохон муухай санагдсан тэр нэг хөвгүүдийн юм башнаа би энэ дарга маргана гэдэг аа аюу бэрхүү юм шиг санагдсан. Тэгэхээс одоо октодтой одоо аль үтэж мэдүүд байх төлөвлөсөн чинь шок штэ. Тийм шүү дээ. Миний зүрхэнд бол та нар тавуулаа багчаа би тавуулыг ин хайрна гэж юм ийгээд. Одоо ингээд ягаад чи энэ шиг ингэж ярих ёстой ч юм шиг санагдаад байгаа шүү дээ. Чи тэгж бодмоо гэж үгээд. Бүр энэ шоу ингээд нэг шал өөр хүн ороод ирэхэд амар сонирхолтой санагдсан тий. Тэгээ яг ингээд өнгөрсөн нөгөө нэг Single Inferno-гийн Guanxi юм уу гэхээр бас яг тийм биш дээ. Одоохондоо яг октод гүүгээг байгаа болохоор нэг тийм тэгтээ нэг тийм ямар ч сан хүмүүсийг анхаарлаа ингээ өөр дээрээ татаж чадаад байгаа тий. Гэтэ яг нэрээ хөвгүүттэй байж байхдаа айгүй онцгой байсан. Яг тийм нэг дээрлэхүү тийм vibe мэдрүүлсэн. Надад тэр нь үнэхээр таалагдаагүй. Би бол өрөөний дарга марга гэж мэгэл амир. Тэр жоохон онцгой санагдсан. Гэтэ одоо цаашдаа гоё зүйлийн талаа харуулах нь уу эсвэл бүр улам доошоо уулын оройноос унах нь уу тий. Тий бас тий харж ий тий. Гэтэ ер нь нэрээ октод яагаад өндөр залуу дуртай байд юм бол би ч гэсэн ингээд яг бодсон чинь
бас өндөртөн татагддсан байлээ шүү дээ чиг шиг. Харин тийм. Ваа, энэ миний хамгийн дуртай оролцогч одоохондоо ямар ч байсан нэг эхний ангийг үзснээс хойш. Тийм надад ч гэсэн хамгийн таалагдсан. Жинхэнэ хөөрхөн охин шиг санагдсан. Аа, Тэгээ нэг даруухан. юм ярихгүй байгаа тийм. Тийм, угаасаа байгаа л тийм даруухан л юм бэлээ. Надад бол энэ хамгийн баг өмсөөгөө хамгийн хөөрхөн өөрийнхөө байгаа охин нь санагдаад байгаа. Тэгээ царайдаг ч охин байсан. Тэгээ Царайлагч охин цаашдаа байсан. хин нэгэнтэй угаасаа л хослох бах. Тэх бах. Хин нэгэн угаасаа л араас нь гүөх бах. Энэ шооны од болохоор л гэж бодож штэ одоо өнгөрсөн сизний мокер шиг. Яг үнэ. Гэтэ Моког бодвол их зантай яг тийм бас биш те. Айгу хөөрхөн нэг юм даруухан. Нэг хөөрхөн мэдгүй яа чи надад энэ охин амар таалагдсан. Тэгээ энэ удаа моко ингээд орж ирсэн чинь яг өнгөрсөн сизнэр амар хөөрхөн надад ирсэн санахгүй байсан чинь сая хөтлөгчөөр орж ирсэн чинь үнэхээр хөөрхөн юм а гэж бодсон. Тийм. Харин тэгээд өнгөрсөн одоо нөгөө нэг тэр шоунд орж исэн Моко хөтлөгчөөр орж ирсэн Моко хоёр ингээд нэг гоё эмэгтэй болцсон байгаа байхгүй тий. Тийм нэг их сантай жоохон охин биш. Тий нэг юм гоё эмэгтэй болцсон мэдрэмж төрөөд байгаа ш надад. Тэгээ моко хөтлөгч байх чамд ямар санагдаж байна? Яах вэ? Эхний дугаар дээр өнгөрсөн сизон дээр хитрхи их гарч ирэл хитрхи дундаа ороод за манайхаа гэдэг байсан шүү дээ хөтлөгч нь. Моко тэхгүй ингээд яг хөө зүгээр эхний дугаар дээр маш цөөхөн удаа гарч ирсэн. Гэхдээ цөөхөн удаа гарч ирэхдээ маш кулээр гарч ирээд кулэр алга болоод байгаа надад аюу таалагдсан. Илүү үг яриаггүй. Тий. Заагүйсээ тий. Энэ хүн сул үг мүг байхгүй ингээд нэг тийм дундаа орсон тийм бүлгийн багш шиг биш ингээд яг л хөтлөгч шиг зүгээр пад гэж хэлэх юма хэлээл тэгэл гарч яваал амир кул өөрснөө шууд орхиол тэр нэг гоё эсэн. Нөгөө хөтлөгчөд хитрхи дундаа орсон байхгүй юу? Тийм гоё өөрчлөлт санагдсан. Моко өгөө зөөж ирж байна наа гэл хүмүүс бас коммент бичиж байсан. Уучлаарай монголчууд бүх юм таалагдсан гэж байхгүй. Тийм шүү дээ яг үнэ. За хасаагийн тухай ярьцсан. Ингээд хөрх юмтай хасагдсан. Тэгээд манай залуучууд хасцсан байгаа. Хүү ингээд 10 оролцогч дуусч юм уу? Үгүй шүү дээ. Манай фитнес дээр хаччихваа. Оо, яна зураг нь байхгүй нь уучлаарай. Нөгөө нэг за би хамгийн ихний зургийг гаргаад тэрэн дээр ярьчих. Тий цэрэн тогтох гээд одоо энэ эхнээсээ хоёрт байна те. Тодын дараа байгаа залууг яриаггүй байна. Цэги болж байгаа хоёрыг яриаггүй байна. Тийм байна. Тэгээд нөгөө нэг энэ хин хонгорыг бас яриаггүй байна. Энэ гурийн зургийг яагаад ч надад байхгүй байна. Бэлдээгүй байна. Цэги бол яг хэвдээ өөрийгөө айгүй хөөрхөн зөв тодорхойлсон. Чи ингээд нөгөө нэг хурдан болзон дээр тгсэн шүү дээ. Чи өөрийгөө ингээд амтнаар зөөрлөл ямар амтнаар зөөрлөх вэ гэсэн чи үхэр гэсэн. Одоо жишээлбэл Singles Inferno энэ дээр чинь те папи мапи гүлэг мүлэг ингээд хаски маски энэ төр гэл тэгээд байдаг. Тэгэхэд цэги бол шууд айгүй тийм Монгол байгаа байхгүй тий. Бүр ингээд тийм Монгол бүр үхэр би бол те ингээд сайхан налаагаад хэвэд гівчидэг үхэр. Яг зөв тодорхойлсон нэг тийм яг тийм нэг юм гүндөгөө сайхан Монгол залуу байлээ. Бүр амар гоё инээл гэсэн нөө. Би бүр яг чи өөрөө амтнаар гэдэг юм чинь хаски маски гэх нөө ингэж тавьчихсан хүмүүс. Тийм л юм асууж энэ гэсэн чинь Монгол хөрт үхэр гэсэн чинь ёо Монгол шоу шүү гэж бодсон. Яг үнэ. Манай монголчууд шүү гэж бодсон. Хөрхөн байсан тийм. Тий нэг хөрх яг л нэг тийм гүндүүгүү нэг тийм Монгол залуу те ингээл илүү дутуу юм боддгоо. Тэгэл нэг юм happy тэгэл хайртай үнэн happy байж ивэл тэр залуу happy тэгэл ингээл байж идэг нэг тийм хөөрхөн залуу шиг санагцсан. Энэ ер нь бол яг үнэндээ тийм найз залуу нөхөр vibe-ийн залуу байлаа шүү охтуудаа. Тийм байсан шүү. Цэги бас гайг удаасаа энэ дунд ингээд нэг тийм гоё нуруутай залуучууд энэ залуучуудын дунд хамгийн нуруутай нь байгаад байгаа байхгүй юу? Тийм болохоор бас удаасаа байгаасаа охтуудаа бас анзаараарай гэж бодоод байгаа шүү дээ. За зоолчор тэр хоёр гэж бодсон бэ. Манай клипэн тоглолдог. Энэ нөгөө Солонгос одын клипэн тоглосон гэд яриадсан. Би яг үндэ тэр клипэн сайн үзээгүй л дээ. J Park Mark-ын би сайн мэддэггүй юм байлээ яг үнэ хэлэхэд. Гэтэ охтуудаас хамгийн сул оролцогч гэж бодож нэг таалагдахгүй гэж бол би хэлэхгүй л дээ. Гэтэ сул оролцогч миний хувьд. Тийм ягаад ч юм нэг тийм
Айгүй их сантай байсан тий. Ягаад Надад ч юм бол надад айгүй их за сантай би үннээ л санагдсан. хэлье. Одоо хүмүүс үгүй яаж болно. Надад таалагдахгүй байсан яг үннийг хэлэхэд. Тий. Би яг үннийг хэлэхэд хасаа биш зоол жаргал хасагдаасаа л гэж бодож исэн. Үннээ хэлье би. Мгм. Тий. Надад Ягаад бол ч нэг ингэж. таадагдахгүй бол байгаагүй. Гэхдээ Ааха. энэ нөгөө Филиппин дээр амар хөөрхөн охин гараад Мгм. одоо нэг солонгосын кино жижигчин шиг ч юм уу модель шиг харагдаад байсан байхгүй. Тэгээд Мгм. Instagram дээр бас ингээд амар гоё охин штэ. Мгм. Тэгсэн яг ингээд юугаараа харсан чинь ингээд нэвтрүүлэг тавьад харсан чинь хөөрхөн санагдаад. Ааха. За тийм ээ би энэ таван охины хаан ч хүрхгүй хүн л. Яа одоо яг тэгээд ороод ирнэ. Та нар хэмдэн ч хүрхгүй байж чинь. Ааха. Гэхдээ зүгээр яг тийм нэг тийм хурдан санагдав. Дээрэс нь айгүй их сантай юм шиг санагдсан. Тэгээд удахгүй өөрийнхөө хөөрхөн зам гаргаж ирэх болов л гэж найдаж. Өөрийнхоороо байгаа нь хэрвээ ийм байдаг бол надад бол жоохон хэцүү санагц. Яг үнэ хэлэх нэг хамранд нь бас түрхсэн юм шиг ядаргаатай санагцсан гэхгүй юу. Нэрээ шуучлаарай. За одоо хонгорыг ярьё. Зол жаргалтыг бэлээ. Хонгор Хонгор надад чамд ямар санагдсан бэ? хамгийн эхлээд орж исэн чи юу нэг ширхэг өсвэ гэж бодсон. Йоо тэгэл манай нөгөө нэг пеналист сод гэрлэгч тэр унтчихт нь өсийг хайчилж барьсан чи yes гэж бодогдсон гэхгүй юу. Тэгэл тэгсэн чи харин хөөрхөн зал байсан бэлээ. Хонгор бол хамгийн байгаагаараа яг чийл байгаад байгаа. Нөгөө нэг чийл гай гэдэг нэг хэсэг айгу ингээд үг модонд ороод байсан. Яг л тэр ингээд надад хонгор ингээд чийл гай хонгор гэж бодогдоод байсан. Хамаг гой соёлтой зал байсан тий. Тэгээд Тийм тэгтээ доош байсан. ирэх хүн яг гаднаас нь амар муухай дүнсэн тий юу над монголчууд за би ч гэсэн. Тэр дотор би ч орно гэж. Тэр дотор би ч амар уфтанс бамстай тий би тэр шорт марттай тэгээд фотографтай ингээд нэг улаан фотографтай авч ирэхээр what the fuck is it? Тэр нэг махан өнгөтэй те яаж зах тэр нь. Тэгсэн араас нь гэдэг нь юу вэ ингээд бодсон чинь яг яриад гэсэн чинь хөрхөн зал байсан. Бодооны үеэр өөрийнхөө бие авч явж байгаа хоттой хөндлөж байгаа. Үнэхээр амар соёлтой зал байсан юм. Гадаад дотоод явж гэдэг юм шиг тийм. Айгуу тийм өөр төвшний залуу шиг санагдсан. Тэгээд яг ингээд ярьж мэж яг харсан чинь энэ залуу тийм ярээ суух юмсан гэж бодогдсон надад. Яг энэ олон залуучууд ингээд би хэрэг ихний төвлөх боломж гараад сонгортоо үзмарсан гэсэн. Тэгээд ингээд юм ярьж цугад угаасаа өөртөө нэг тийм татах шатартай залуу шиг үлээ. Тийм байлээ. Би ягаад чи хонгор өрөө уулийн хоёр хонгор өрөө уулийн хоёр би биэндээ татагдах байх гэж бодогдоод байгаа. Ягаад гэдгийг мэдэхгүй зүгээр л надад тийм бодол төрөд байгаа. Гэж бодож юм байна. Үгүй ягаад тэгэж бодогдсон бэ гэхээр хоёр модельоос гадна энэ хоёр ингээ хоёулаа яг ийм өөр дөрөө төвлөрсөн биш юм баггүй. Би ингээд байгаагаараа л миний байгаа л энэ намайг байгаагаар нь л хүлээж авгаад ингээл өөрөө үйл жишээлбэл одоо зүгээр энэ зурган дээр ч гэсэн ингээл амар нүр ямаа нэг амар будцсан биш ингээл их хөөрхөн мэлтэйгээл байж байгаа сте. Тэгэхээр яг хоёр юм адилхан хүн юу ахгүй хаа. Миний бодлоор зүгээр зол жаргалтай контакт үүсч магадгүй гэж бодсон. Эсвэл хоёр модель бас бодгүй юм байна. Яг сайн мэдгүй. Надад өөрөө уулийн энэ хоёр ингээд бас гоё ингээд учир ургуулууд айгүй гоё хаа. Би тэгж бодчихно. Бас магадгүй те. Тийм тэгж найд чинь энэ залуутай хинтэй ч гэсэн яг тэгээд өөрөөр нь байдгаа гоё гоё сэдвэр ярьж чаддаг. Энэ залууд хамгийн гол нь ингээд өөр дөрөө төвлөрсөн хитрхи ингээд өөрийгөө гэдэг октод таалагддаггүй байж магадгүй гэж би зүгээр өөрөө таамагласан дотроо. Тэгээ яг нөгөө түрүүн бацааны үеэр золоо хонгороотой болсон чинь шал өөр байсан шүү дээ. Тийм шал өөр байсан. Тэгэхээр миний бодлоор зүгээр ингээд өөртөө хаах бүсгчтэй байх юм шиг санагдсан. Өөртөө таалагдахгүй бол ингээд нэг хан устгаа тийм их тантай юм шиг санагдаад өөртөө таалагдсантай бол гоё яриа өрнүүлдэг. Тэгээд хонгороо золоо хоёрыг гоё уулзах боломж олгоод золоог ингээд арай өөр талаас нь харуулад чадах цор ганц хүн бол хонгороо гэж бодож байна. Эхний дугаар дээр нөгөө нэг хасалт хийж байгаа нь чамд ямар санагдсан бэ? Single synchronous ч гэсэн шудраг бичлээ гэхдээ 3 залуу яснаа шууд нэгийг нь аваад нөгөө юм зүгээр дарны зүгээр хальт гаргаад оо. Тэгээд чи шоу юм чинь тэгээ шоу ш. Надад ягаад чи жоохон харгас санагдаад тэгэл ягаад чи эргэж ирэх юм шиг мэдрэмж төрөөл мэдхгүй. Би яг айгу итгэхгүй тэрийг би ингээ хүлээж авахд айгу хэцүү байсан гэхгүй юу.
За би хоёрдугаар ингэ үзсэн юм аа. Тийм үү. За. Бити яриараа би үзчихээд хоёулаа хамт яриа заяа. За одоо тэгвэл эхний дугаар дээр сүүлийн удаан ч үе сүүлийн ярих юм гэвэл 4 финалистийн талаар. За өмнөх хоёр байсан нь яг хөө шинэ хоёрын талаар юу гэж бодож байна? Ямар бодолтой байна? За өмнөх хоёр бодоод байна шүү дээ. Амар туршлагатай болсон байлээ. Зэм одоо өнгөрсөн удаа ингээд нэг ярьж чадаад байсан. Энэ удаа илүү өөрийгөө илэрхийлээ саналтай хийж байгаа таадагсан. Сод хэрэглээ лөө тий. Сод хэрэглээ моделийн хувьд болохоор нөгөө рекламын үеэр нэг сони яриад байгаа. Энэ удаа юу ярьдсан бодлоо гэсэн амар өөрийнхөө байсан тий. Бүр яг миний хүсчихсэн финалист байсан. Яг өөрийнхөө бодлыг яг зүгээр үзэгч бид нартай адилхан ямар ч фильтргүй хэлдэг юм байлээ. Тийм байлээ. Надад тэр нь айгүй таалагдсан. Тэгээд зарим хүмүүс тийм айгүй дургуутсалтай яа финалист ягаад ингэж хүмүүлээд байгаа ингээд тэр мод биш шүү дээ. Тэгвэл бидний адилхан үзэгч шүү дээ тий. Яг хэлмээр байгаа үгнүүдийг ингээ амнаас нь гараад байгаа нэг хөөрхөн санагдсан. Балтын үед амар хөвчтэй авах болсон чинь бүр би болт цэгийн хоёрыг юм яриасаа гэж маш их хүлээсэн. Болт өөрөө ч гэсэн цэгийн дээр нэг учраа олчихгол тэгэл ихний дугаар туслаа даа гэсэн. Тэр нь айгүй хөөрхөн санагдсан шүү дээ. Болт тэгээд бүр шокд авсан. Тэгээ юу хэлээд ямар комент хийх мэдэхгүй байх шүү гэдэг. Тийм байлээ. Амар том адтай дууч амар бас хааш комент хэлээд байж болохгүй тий. Тэгээ ингээд би юуны шүүгч болчоо гэж ингээд дотроо бодоод байгаа ч юм шиг те юун дээр орж ирээ суучаа. Би ингээд нэвтрүүлэг үзээ сэтгэлээ хэлээд ингээд ярина гэж сая. Тэгээ нэвтрүүлэгт орж байгаа гэхээр айгу сонирн байна гэж бодогдоод ах шиг байлаа шүү дээ. Тэгээ тэр тэгжээд уучраа олчнаа гэд бас өөртөө нэг хань татаад байгаа маа нөгөө өхрийн чинь нэг өөрхийн хань болгоцсон. Энэ удаад бол юу бид хин комеди маань бата тий. Айгу гоё авч явж илээ. Тийм байлээ. Жойгоор харуулдаг тий амар хэтэрхий нөгөө хаар жокнод хэлэхгүйгээр айгу гоё авч явж илээ. Ихэнх өдөртөө тэгээд сатгирлаад бас айгу гоё өмцөм юм гэлээ. Тийм байлээ. Шууд хэлж мэлээл. Нодлон ч болохоор нөгөө наба ч болохоор ингээ хэтэрхий наба болов энэ би ч үлээ. Тэр чин болохоор ингээ хэтэрхий ингээ мэдэмхээр би энэ залуугийн бодлыг ойлгож чинь би ч бас тэд настай мастай гэж тэгээд байдаг гэсэн. Бас өөрийнхөө бодлыг тэгж тулахгүй хэрнээ ингээд айгүй хөөрхөн ингээд дундуур нь бодлуудаа хэлээд байгаа нь айгүй гоё санагдсан. Тэгээ би ягаад энэ зургийг оруулсан бэ гэхээр одоо нөгөө Сингс Инферно дээр ч гэсэн ингээд оролцогчдынхаа өмссөн хувцс мувцыг ингээд хөөрхөн харуулаад ингэдэг нь тэ Монгол ч гэсэн ийм юм гарч ирж байгаа надад амар таалагдаад би энэ зургийг ягаад ч ингээд оруулмаар санагдаад бусад дараагийн дугааруудыг ч гэсэн ингээд хөтлөгчийнх нь одоо финалистийнх нь хувцсыг ингээд бас ингээд гоё брэнд болгодог байгаасаа заавал амар брэнд байх албагүй шүү дээ тий. Байгаасаа гэж бодоод заавал гадаадд тэгдэг монголчууд тэгдэггүй байх албагүй шүү дээ. Ингээд гоё оруулж байгаа нь амар гоё санагдаад тэгээд энийг ингээд оруулсан юм аа. Тэгсэн айгу гоё финалист авч ирсэн санагдсан. Өмнөх нь бол яг ингээд сэтгэлдээ хэлэхгүй тэгээд хоёр ихтэй нөхөрхий хэрэг байсан. Энэ удаад бол баланс нь одоо илүү гоё санагдсан. Тэгээд энэ бол 10 оролцогч 10-аа айгу өөр хүмүүс байсан. Эхчүүд нь 5-аа өөр, охтууд нь 5-аа өөр. Тэгээд энэ айгу гоё сонгон шалралт байсан. Дээрээс нь одоо яг ихний хийсэн одоо түргэн болцоо тий. Яг тийм үзэгдээд байсан тий өмнөх удаагийн тий штэ яг үнэ 2-2-ороо уулзах ямар ч боломжгүй байдаг гэсэн юм. Өмнө нь хүүгүүд нь бөөнөрөө охтууд нь бөөнөрөө тэгээд эсвэл нэг бол бөөнөрөө тэр чигээрээ яваад байдаг гэсэн юм. Дээрээс нь одоо түргэн болцооны дараа бид нар чинь орой хаалтан дээр юу гэдэг өөрийнхөө тухай нэг фактыг ярьсан шүү дээ тий. Дараагийн өдөр нь дараагийн өдөр нөхөд би үзег юм шиг байна. Тэгээд дараагийн өдөр нь нөөцтэй. Тэр нь их гоё байсан. Тэгээд би биэндээ нөгөө хүрэлцээд ихний тэр тоглоом бас аюу сонирхолтой байсан. Тийм тэр өстө гоё тоглоом байсан. Ягаад ч тэгвэр ер нь ингээд тиймэрхүү юм тоглол бас гоё юм байна гэж бодогдсон. Тоглоомнууд болохоор бүр ингээд өчигдөр ерөөсөө олохгүй те самбуудаас нэр юм ихтэй юмтэйгээрээ баг стрит баг болоод те. Энэ удаад яг ингээд би биэндээ хүрэх боломжийг олгоод аюу сонирхолтой байсан. Тэр аюу нөгөө нэг цохиолын багийнхан илүү сайжирсан санагдсан. Тэр манайхан бити хүмүүсийг муулаарай хүний гад өрхөр нь бас бити ингээд муудаад амар хөөрхөн гоё залуучууд тарсан бүгднгийн гоё
од болохоо зүгээрээ гэж бодож байна. Мгм. Чамд нэрээ нээлтийн дуу нь ямар санагдсан бэ? Гой санагдсан аа. Тэгээд Монтерепийн дуунууд ер нь ингээл тухайн үедээ Тэгээ бүр сонсчоод одоо ингээд эхнийхэн дуу мартцсан хэрнээ. Monterey биш. Юу байсан шүү дээ. Нэг бүрээд дуу байсан шүү. Өө, тэрийг сонсоогүй ш тэгвэл Тийм шууд үү, бүрээд гүйлгээд дуу үзсэн байсан. юм шиг байна би. Аа. Тэр тухай ямар санагдсан бэ? За энийг зүгээр нээлттэй байдлаар аа сонсогчдоо үлдээ те. Танд ямар Мгм. санагдсан бэ? Мгм. Маргааш тэгээд Энэ тухай би хоёрдугаар дугаараа үзчихэд дахиад гоё ярина. тийм дууны тухай дээр өөртөө сэтгэлээ хэлээ. Та хэд бас дуу ямар санагдсан тухай сэтгэлээ комментээр Мгм. үлдээгээрэй. За Мгм. тийм удахгүй үлдээ. За хоёрдугаар дугаараар уулзъя. Баяртай. Баяртай.